За бүгдэнд нь эзний өдрийн мэнд хүргэе. За би энд гараад ирээд зогсох ээлж маань болоо зогслоо. Сүм жуулгандаа ирэхээс өмнө бас нэг сар цуглаандаа ирсэнгүү. Тэгээ ирээд таадаг харахаа сайхан байна. За ирээгүй шалтгаан бол бас байлаа. Тэгтээ бас борлоо. Дээр нь яг хоёрын сайн тал нь эсрэгээр жоохон турлаа. Тэгэхээр сайхан байна. За тэгээ ер нь бид нар энд яагаад цуглаж байгаа юм бэ гэдгийг би эхлээд та бүхнээс өөрөөсөө асуугаасаа гэж бодож байна. Би өнөөдөр яагаад энд гарч ирж байгаа? Та нар яагаад энд сууж байгаа? Ерөө эзний өдөр гэдэг. Эзний өдөр учраас бид нар нэгдүгээр тэнд сууж байгаа. Хоёрдугаар бидний дотор юу байгаа юм бэ гэхээр бид нар Христийнхэн гэж өөрсдөө тодорхойлдог. Бүгдөө энд сууж байгаа улсууд бүгдөө итгэгч байгаа гэж итгэж байна. Тэгээ Христийн дотор Христ итгэгч учраас Бурхан бидрийг аварсан учраас бид нар цугларч байгаа. Түрүүний Магдалины дуун дээр дуулагдчихэв. Гүнгийн оронд титмийг өгсөн, сүнсний оронд титмийг өгсөн, зовлонгийн оронд тайлхарлаа өгсөн гэдэг. Тэгэхээр тийм учраас бид нар мөнх амьтаа. Бид нар нүглүүдэд уучлуулсан. Бид нар үхлээс аврагдсан, бас тамаас аврагдсан. Бид нар дахин мөнх амийг аавна. Бидний энд байгаа маань энэ зорилгын учраас эзнийгээ магтахад байгаад байгаа. Тэгээд одоо өнөөдрийн бидний хуваалцах гэж байгаа сэдв ч гэсэн ер нь бидний энтэй бас холбоотой гэж харж байна. Бидний байгаа шалтгаан, энд сууж байгаа шалтгаантай байна холбоотой. Христийнхэн гэж бид нар өөрсдөө аврал нэгүслийг авсан итгэгч ард түмэн, Бурхны сонгосон ард түмэн гэж байгаа болвол ямар байх ёстой юм бэ гэдэг сэдвийг Илж Петр хөндөжээ. За тэгээ Илж Петр энийг ямар хүмүүст зориулж хөндөж байгаа юм бэхээр итгэгч нартаа. Дээр нь гэхдээ Ромын таслагдсан 5 мужид байгаа. Тухайн үеийн одоо манай эртний 64 оны үед за хавчлагад өртөөд эхэлж байсан хүмүүстэй зориулж бол бичжээ. За үүний дараа бол бусад итгэгч нар бол хавчлагад орно. Тэр бол цаг хугацааны асуудал байсан. Яг энэ нөгөө нэг үнэхээр хавчлаг гэж ярьдаг энэ үхэл зовлонд тулах үе байсан. За тэр тухайн үед Ромын эзэнт гүрэн Хэрцгийн Неро хаан гэдэг хааны үе тохиолдсон. За тэгээд шинээр тухайн бүс нутагт амьдарч ирсэн харь үндэстнүүд. За мөн тухайн бүс нутагт дөрвөн очсон юудэчүүд итгэгч нар зовлон тулгараад хэрхээ мэдэхгүй заримдаг бол. За Петр, Паул эдгээр бол очдог байсан ч гэсэн Петрийн хувьд бол энэ загтлыг бол Ромоос биччихье. За гэхдээ тухайн үед тэднийг урамшуулах та нар энэ зовлонтой амьдрал чинь төр зурах шүү. Та нар Христийнхэн шүү. Христийнхэн учраас та нар бусдаас өөр амьдраараа. Та нар бусдад мөн бас сайн мэдээг түгээгээрэй. Та нар амьдралаараа үлгэрлээрэй гэдэг зорилгоор энэ номыг бичжээ. Сонсож байгаа сонсогч нар нь яг л хэрэгцээтэй сэдв байсан. За тэгээ эндээс одоо цагт бид нар тэгвэл юу сурах юм бэ? Бид нар бас нөгөө нэг Ромын гэдэг шиг эсвэл бол Америк, эсвэл бол зөвлөлт холбоот улсын нэг харьяа. За бас нэг юм дарлагдсан итгэгч нар уу гэхээр үгүй. Тухайн үеийн нөхцөл байдлаас бол бид нар бол өөр. За үхэл хавцлаар эрхчлөөгөөр мань биднийг бол хавчдаг зүйл бол байхгүй. Би эрхтнэр минь зовоодог, тарчлагдаг хавчлага байхгүй. Эдийн засгийн хувьд хамааралтай болгож, хараат болгож өлсөгдөг ч юм уу, дааруулдаг, орон байргүй болгодог хавчлага байхгүй. Гэхдээ яг тухайн цаг Христ итгэгчнэр тохиолдож ирсэнтэй адилхан бид нар амьдрах амьдрал маань адилхан байгаа. За тэгэхээр энэ бүгдээ сурахад та бүхэн бэлэн үү? За бэлэн бол амен. За эхлээд гарчгаасаа эхлэе л дээ. Гарчиг маань 1-р Петр 3-р бүлгийн 8-аас эхлэх. Гарчиг маань зөвийн төлөө зовхон гэдэг. За зөв болон зовлон гэдэг зүйлийг хөндөж байгаа. Зөв байгаа учраас зовлон ирж байгаа гэдэг. Зовлон байсан учраас зөв биш. Зөв байсан учраас зовлон ирж байна гэдэг. Тэгвэл зөв гэдэг зүйл юу юм бэ? За итгэгч хүний хувьд ялгаагүй үл итгэгч хүний хувьд ч гэсэн зөв гэдэг ойлголт бол байгаа. Энэ өөрөө нэгдүгээр ойлголт хамгийн төрөлхөөсөө хүүхэд байхасаа суусан ойлголт. За эцэг гэхээс эргэн тойрныхоо хүмүүсээс ч авдаг. Гэхдээ хамгийн хүний мөн чанарт байдаг ойлголт буюу анх одоо хүн Адам, Ева
Эдэн цэцэрлэгээс сайн мууг мэдүүлэх жимсийг эзнээс хойш хүнд суусан бүр хүний махбодод суудсан тийм өгөгдөл. За энэ нь буруу шүү. Энэ нь зөв шүү гэд. Түүнээс бус заадаг хэн нэгэн заадаг, хууль үүнийг нь тогтоодог. Тушаалуудаар зөв бурууг ялгаж салгадаг. За үгүй бол буян болон нүгэл гэж ингэж тэгш тоогоор хуваадаг зүйл бол биш. За тэгээ энэ сайн гэдэг зүйл нь өөрөө бурхны талд байдаг. Бурхны нэгэн мөн чанар. За тэгээ бурхан ч гэсэн үүнийг хүсдэг, хүн өөрийнхөө бүтээлүүдээс хүсэж байгаа. За зөв болон сайн муугийн ялгаа онцгойлоод ганцхан хүн дээр яригдана. Бусад бүтээлүүд дээр бол яригдахгүй. За магадгүй энэ айгүй муу мод гэдэг ч юм уу. Энэ муу урган бол мууг үйлддэг, шарилж байна. Одоо шарилж гэдэг ч юм уу тийм. Шарилж мууг үйлддэг урган бол учраас энэ муу юм аа. За магадгүй энэ зүлэг ногоо бол сайныг үйлддэг буюу амьтдыг тэжээдэг. За магадгүй шороод осыг дарддаг, өнгө үзэмжийг сайжруулдаг, хүмүүсийн сэтгэлийг сэргээдэг учраас цэцэг ногоо бол сайн урган л гэдэг. Тэгэхээр бүтээлүүдийн хувьд хүн дээр л зөв буруу яригдах болохоос түрүүн шарилж ч гэсэн бид нар шарилжны алгитай болжлоо. За бас магадгүй энэ хогийн урган бол учраас муу гэхэр тэр чинь тодорхой зорилгын төлөө бурхан бүтээсэн бүтээл бас л бүтээл. Газрын хөрс эвдэрсэн тохиолдолд эхлээд тэр хаанч ургаж болдог тэр ям хүнд нөхцөлд ургадаг тэр шарилж гэх урган болно. Ургаж газрын хөрсийг хэдэн жилийн турш эдгээдэг. Түүнийхээ дараа алга болдог. Ингээд бодглохлоор хүн дээр сайн муу гэдэг ойлголт яригдана. За тэгвэл бурхан хүмүүсээс сайныг хүсээд идэг чи үүнийг үлдээч, энийг битгий үлдээрэй гэдэг зүйл. Хуучин гэрэн дээр зөндөө бичээтэй баг. Лев номон дээр маш олон тушаалууд байна. За үүнээсээ онцгойлоод бурхан Мөсөд өгсөн 10 хууль. За 10 тушаал гэж зүйлд орчуулагдаад байна. За эднийг бол бурханы мөн чанар төрүүлсэн үсдэг. За тэгэд шинэ гэрэн дээр ч гэсэн Есүс ирээд өөрийнхөө ард түмэнд дагалдагч нарт зааж сургасан. Ерөөсөө бүх зүйл нь сайныг үлдэхэд л хизээж эсэргээрээ муу зүйлсийг бол ерөөсөө яриаг. Энэ өнөөдрийн уншиж байгаа Петр ч гэсэн энэ загтал дээр 3:13 дээр хэрв та нар сайнны төлөө зүтгэдэг бол хэн та нарт хор учруулах юм бэ гэдэг. Та нар сайныг үлдэж байгаа бол та нарт хор байхгүй гэдэг. Энэ бусад номон дээр хэлж өөр шинэ гэрэн дээр ч гэсэн Паулын загтлууд дээр ч гэсэн ямар ч бурхны тушаал одоо муугийн зүйлд бол хөдлөхгүй. Хуулинд эрх мэдлээс бол гаждаг зүйл бол байхгүй. Хүний ёсноос гажихгүй гэж цац. За тэгвэл хүний ёсонд бас одоо за бид нар яг итгэгч гэдэг. За тухайн үеийн Израильчууд бас бурхны ард түмэн гэж явдаг. Бусад зэрэгэлдээ хөрш бүс нутгууд. За зэрэгэлдээ хөршөөс гадна өөр твих, Аз твихэн. За магадгүй Африк твихэн гэдэг ч юм уу. Энэ улсуудад бас тодорхой хэмжээний хуулиуд бол байсан. За Хамурапийн хууль байж болно. За бичмэл хуулиудаас гэх юм бол олон хуулиуд бол байна. За мөн бас хаадын зарлагуудаар хууль тогтоож исэн зүйлсч байгаа. Одоо ч гэсэн одоо цаг үе дээр одоо ингээд дэлхий глобалчлагдаад аяарчлагдаад бүх зүйл нээлттэй байгаа. Бүх зүйл ардчилсан байна гэж зарим яг хуу социалист орн байна, хаан засаглалтай оромж байна. Гэхдээ энэ хуулиуд гардаг. Үл итгэгчнэрийн дунд ч гэсэн. Тэр хуулиудын зорилго гэж бас байгаа. Юунд зориод хуулиуд гаргаад идэх юм бэ гэдэг. Нөгөө хууль гэдэг зүйл чинь өөрөө тэрийг хийж болохгүй шүү, тэгвэл буруу шүү л гэж гараад байгаа. За би өөрөө хуульчны хувьд бол хамгийн ойрхон байдаг эрүүг хуулиасаа жишээ авалт. Эрүүг хуулиэр нь яагаад гараад байгаа. За нэг сошиал дээр нэг залуугийн бичлэгийг үзчихсэн. Та эргчлөөтэй дураараа байхад танд юу саад болоод байгаа юм бэ гэдэг. Та нарт ч гэсэн бас юу саад. За бидний хувьд бол бидний итгэл үнэмшил бурхан зөвхт байдал маань. Үл итгэгч хүмүүсийн хувьд юу саад болох. Би энэ хүн айгүй их гой машин унаад шүү дээ. Би энэ машины дээрэмдээ таваад унчил та. Эсвэл бол энэ айгүй гой эмхтэй шүү дээ. Би энэтэй суучилтаг хүчиргэлдэг ч юм те. Гэхдээ эдгэрт юу саадвал ганцхан л зүйл саад. Эрүүгийн хууль саадвалдаг. Тийм учраас тэр залууд гэж надад айгүй тавчгаар хариулсан. Надад эрүүгийн хууль саадвалж байна л гэдэг. За тэгэхээр энэ эрүүгийн хууль саадвалдаг байгаа чинь саад болохын төлөө л зорилготой бичигдчихэж байгаа. За тэгээ зорилгоо хуулийнхаа хамгийн нэг номерт тодорхойлоод өгчдөг. За яг сонирхуулаад уншихад. За үндсэн хуулиар хамгаалагдсан
баталгаажсан хүний эрх хэрэгчлөөг нэгдүгээрт хамгаална. За нийтийн болон үндэсний ашиг сонирхол бас хувь хүнээс гадна энэ нийт гэж бүлэг хүмүүс байна. Монгол үндэстэнгүүд байна. Энэний ашиг сонирхол гэж бас байгаа. За тэгээд үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, үндсэн хуулийн байгууллага нөгөө төр гэдэг зүйл бас эдгээрийг гэмт халдлагаас буюу болохгүй гэсэн эрүүг хуулийн тусгай ангид заасан үйлдэлүүдээс хамгаалахын тулд энэ хууль гараад ирсэн. За тэгээд болохгүй шүүгээ зүгээр заагаад орхих биш. Хариуцлага тооцож ээж эдрийг албадлагаар хязгаарлаж энэ хуулийг хэрэгжүүлж байгаа. Тэр залууд саад болжээ. За тэгэхээр энэ сайн муугийн юунуудыг ингээ ярихад бол ийм хуулиудын зүйлсийг бол ярьлаа. За тэгээ яг үнд жоох хазааж явах шиг байна. Тиймээс бас үндсэн сэдвтэ ороо сая манай гаваа дондоо гэгч маань бол 3-8-аас 22 хүртэл бүтэн уншлаа. За энэ дээр 3-8-аас эхлээд 12 хүртэл бас энэ дээр яг Библи байхгүй байгаа учраас би өөрийнхөө хэлсэн зүйлээс харъя л да. 12 дуустал нэг санаа явагдаж байгаа. Энэ хуучин гэрээнээс дуулал номноос иш татаж Петр бичсэн. Амийг хүсэмжилдэг бөгөөд сайн өдрүүдийг хүсдэг нь хилээ муу мухагаас урал авдал хэлхээс хамгаалаа гэдгээр. За муугаас эргэж сайныг үлд. Амар тайвныг хай, мөшиг. Учир нь эзний мэлмээ зөвд хүмүүстэр сонор нь тэдний залбиралд анхаарал тавьдаг. Эзний царай харин мууг үлдэгчдийн эсрэг байдаг. Дуулал 34 дээр биччихье. За тэгээд ерөөлийг та нар Петр хэлэхдээ эхлээд энийг бичгээс өмнө хэлэхдээ та нар ерөөлийг өвлөхөөр дуудагдсан учраас хүнд мууг хийхээ оронд сайныг үлдээл гэдэг. За тэгээд түрүүн бас ярьсан л да тухайн нөхцөл байдлыг бол Петрийн загталыг очиж исэн загтлын эзэд маань бол тийм зүйл хүмүүс бол зовж байсан. За гэхдээ тэр зовлон гэдэг зүйлд за магадгүй шудраг бус авчлага. За шудраг зовлон одоо юу гэх байгалийн үзэгдлээс гаралтай ган гачигч юм уу те. За эсвэл бол улс төрөөс шалтгаалсан дайн дажин байж болно. За эсвэл бол бас тодорхой бүлэг хүмүүсийн хоорондын харилцаанаас болж зовж байгаа зүйл бол байгаагүй. Тэдний зовлон бол Христ итгэлээс нь үүдэлтэй цэвэр хавчлага, алхын алан, чулуугаар зохихын зохин, цовдлохын цовдлон. За тэгээд аргууд хүрээд тэр зүхтаж хязгаар бүсүүд рүү Ромынхоо төвөөс зүхтах, Израилаас зүхтах байдлаар энэ хязгаар бүсүүдэд 5 мужид очсон хүмүүст бичээд байгаа. Тэгэд энэ хүмүүсийг нөгөө төрүүлэхээр урамшуулах хэрэгтэй. Яагаад та нарын зовлон өнөөдөр зовлон байна. Гэхдээ баярлаарай. Яагаад гэвэл зовлон чинь богинохон шүү та нарын хувьд бол. Энэ хүний насны амьдрал. Магадгүй би өнөөдөр зовлон тохиолдлоо гэж бодъё. Магадгүй энэ миний бүнхэд насан туршид үргэлжлэх юм шиг. Гэтэл би энийг мэдэхгүй шүү дээ. Магадгүй зовлон маргааш нөхцөл байдал эрс өөрчлөгдөд байхгүй болчих болно. Үгүй бол бүр энгийнээр бодох юм би зовлон дуусгаад эцэгтэй очиж бас болно. Тэг? Тэгэхээр бид энэ төр зур яг шүү. Харин та нарт мөнхийн улс, мөнхийн ам байна. Дээр нь Христ байна. Бүх бүтээлээс дээгүүр бүгдийг бүтээсэн цор ганц бүтээгч эзэн та нарыг өөрийн ард түмэн гэж сонгосон. Мөнгөд та нар эзэнтэй цуг хаанчлах болоос хажууд нь хаан тулсд амьдрах бол учраас гэдгээр урамшуулж бичиж байгаа. Тэгэд одоо яг хуу бид нар түрүү бас хэлдэг нэг одоо бид нар тавьчлага зовлон гэхээс илүү яг хуу гадуурхалт бол байгаа. За манай Төвшин Батөм номлол дээр бас ярьж байсан. Итгэгч гэдэг нэрийг дурдаад итгэгч гэдгээр бахархаж за тэрийгэ зарлсны төлөө тухайн бүлэг хэсэг за хүрээлэл бас тодорхой хэмжээгээр ялгуурлаж гадуурхаж байгаа үйл явдал бол байна. За энэ нь зарим боломжуудыг нь хязгаарлаж исэн байж болно. Ийм л гад бидний хувьд бол хавчлага байна гэж би яг өнөөдрийн Монголын нийгмийг бол тодорхойлж байгаа. Яг орчин цаг дэлхийн хэмжээнд аваад үзэх юм бол одоо 2025 он үүнээс илүү хавчлага зовлонтой тулцсан ард түмэн бол байгаа л да. Исламын орнууд байна. За социалист орнууд байна. Хавчлага нь янз бүрийн зовлонтой. Хамгийн хүнд нь исламын орнуудын хавчлага бол байна. Тэнд тэлээ хамгаална гэдэг зүйл бол үнэхээр л түрүүний ярьдаг баяр хөөргийг зүрхэндээ тээж байгаа хүн
хамгаалахаас бус за би ингэж амьдрахгүй ингээ бодож байгаа хүнд бол тэнд хамгаалахад маш хэцүү баг. За тэгэхээр энэ гадуурхалтууд нь бол яг хуу бидний ажил дээр ч гэсэн одоо та бүхний бичсэн ажил дээр ч гэсэн бас гардаг баг. Итгэгч хүмүүсийн дунд ажилтдаг хүмүүс бас нэг өөр, үл итгэгч нарын дунд ажилтдаг хүн бас өөр. Тэр тусмаа залуу хүмүүс одоо залуу насыг дайраад өнгөрсөн учраас залуучууд одоо саяныхан ч гэсэн бүр найз нөхдийнхөө хувьд ч гэсэн бас өөр нөхцөл байдал бол байгаа. Тэгэхээр Петр энэ нөхцөл байдалтай та нар ямар зан авиртай, ямар хандлагатай, ямар байдлаар бие авч явах ёстой вэ гэдгийг энэ бичвэрт бол энэ загталтаа бол дурдан бүрж тоочин бичсэн байна. За энэ шалтгааныг Петр бид нар яг тийм баяр хөөр байна. Тэгвэл бид нар ингэж энэ дэлхий дээр Тэнгэрийн мэт амьдрах ёстой шалтгаан нь юу юм бэ гэдгийг за миний хувьд бол ямар ч байсан 5 зүйлд бол хувааж үзлээ. За шалтгаан шүү байна. Нэгдүгээр шалтгаан. Энэ нь бидний үйлдэл эзэн бурханд маань таалагдана. Энэ бичвэрийн 1:15 эхний өгүүлбэр бол байгаа. За бидний эзэн таалагдана. Бусад энэ бичвэрээс гадна Библийн хүрээнд, Шинэ гэрээний хүрээнд ч гэсэн аваад үзэх. Энэ бүгдийг Христ Есүс бидний эзэн өөрөө хэлсэн. Биднийг энэ зан үйл чинь минийх гэдэг хамааруулж байгаа шүү. Христийг гэдэгт хамааруулж байгаа шүү гэдгийг учраас эзэнд таалагдана. Петр ганцаараа ч хэлээгүй нэг бүх элчнэр хэлсэн. Энийний төлөөч тэд амиа өгсөн. Энийний төлөөч гэсэн энэ сайн мэдээг тунхаглаж дэлхийн хязгаар хүртэл явцгаасан. За уулан дээрх сургаал Есүсийн өөрийнх нь хамгийн одоо нэгснээ дамжмал биш их сурвалж гэж яригддаг. Анхдагч их сурвалж болох Есүс Христийн өөрийнх нь үгс. Уулан дээрх сургаалууд тэр энэ бүгд байдаг тодорхой. Хүний хандлага ямар вэ? Миний ард түмний хандлага ямар байх хэвээр? Итгэвч дагалдагч нарын минь хандлага ямар байх хэвээр? Мууг үйлдсэн хүмүүсийг хамгийн энгийнээр чиний хазрыг баруун хазрыг жалгадвал нөгөө хазраа тавьж өг гэдэг шиг тийм. За тэгээ чи залбирахдаа, өгөхдөө ямар байх ёстой, амьдрахдаа ямар байх ёстой, харь хүмүүс туслахдаа ямар байх ёстой, зовсон хүмүүс туслахдаа, үл таних хүмүүст хүртэл туслах. Энэ бүгдийг зааж шавнартаа сургасан өнөөдөр бидэнд өвлөгдөөд иржээ. За тэгэд энэ Бурхны таалж байгаа энэ өвлүүлсэн заавар дүрмүүд маань зүгээр л цаасан дээр бичсэн. Хэн нэгэн хууль тогтоогч юм, магадгүй хааны ч юм уу, эсвэл бол парламентын ч юм уу тий. За нэг ингээ хууль гэж гаргацсан зүгээр нэг цагаан цаасан дээр хараар бичээд тэгээд нийтээрээ дагаараа гитсэн дүрм юм уу гэхээр үгүй. Энэ өөрөө нэгүслийн Христийн нэгүслийн улмаас өөрийн сонгосон ард түмэндээ хайраа үзүүлж тэдний зөвхт бусын төлөө өөрөө зөвхт хэрнээ зөвхт бусыг орлсон учраас бидний зүрхэнд хайр түгээсэн. Тэр хайрын улмаас бид нар эзнийгээ хүндэлж дагдаг. Эзнийгээ хүндэлж бид дагдаг учраас. За хоёрт бид эзнийгээ хүндэлнэ гэд бид түрүү их яриа эхлэхэд бас асуугаад бид ямар хүмүүс юм бэ гэд. Бид итгэгч Христ эзнийг зүрхэндээ хүлээн зөвшөөрөд хамаараа тунхаглаад бид өөрсдөө тэдний харьяат болсон. Би Христийн харьяат. Би Бурхан бүтээшгч Бурханы харьяат. Би ариун сүнс. Энэ гурвлыг би бол өөрийн зургийн ганц эзэн гэдгээ бол хүлээн зөвшөөрсөн. Би эдний дүрмийг дагнаа гэд бид нар Христ ингэж тэр бүлэгт хамаарч ард түмэн гэж хэлж болно. Сонгосон ард түмнийх нэг. Тэгээ энэ маш их үнцнээр олдсон. Одоо бодъё л да энэ дэлхийг бүтээсэн. За дэлхий жижигдэн. Өөр Нарны аймгийг бүтээсэн. Нарны аймаг жижигдээд одоо галактикуудын галактикууд юу гэдгийг те энэ бүдийг бүтээсэн. Тэгээд энэ болгоны дунд бүгдэнд нь нарийн ертөнцийн хуулийг тогтоож өгсөн. Физикийн хууль байж болно, биологийн хууль байж болно. За бүхэл олон хуулиудыг, шинжлэх ухааны хуулиудыг нь Бурхан тогтоож өгсөн. Тэгээд эргэж байгаа энэ дэлхий маань нартаа хэд ойртчихгүй, хэд холдчихгүй ингээд
Маш богинохон зайтай ингээл эргээл хэдэн мянган жил хэдэн сая жил эргэж байгаа. Энийг тогтоож өгсөн эзэн бурхны, бүтээгч бурхны. За тэгээд тэр бүтээгч нь бүтээгдэггүй. Цор ганц. Энэ бурхны ард түмэн гэд дуудагдаад тэгээд энэ цаг хугацаа гэдэг эргүүлгээс бид гараад бурхантай хамт мөнхөд байна. Нөгөө тэнгэр элчүүд шиг байх учраас шинэ би Америк аваад тэнгэр элч шиг байх учраас цаг хугацаа орон зай хамаарахгүйгээр. За тэгээ хүссэн бүхнээ хийж чадах. Хүссэн бүхнээ гэдэг нь хүссэн ариун зүйлс шүү. Тэнд бол гин бол байхгүй. За тэр сурах гэсэн зүйлээ сурч чадах. Магадгүй сургагдсан ч байж болно. Тийм гайхамшигтай биеийг авах ард түмний нэг болсон учраас бид дагж байгаа. Эндээ талархаж дагж байгаа. Тэ. Энүүгээрээ бид нар бусдаас ялгараад байгаад байгаа л да. Тэрнээс биш бид тийм гайхамшигтай ёроолыг авцсан хэрнээ өнөөдөр үйл итгэгч. Зүгээр одоо ингээд гадуур алхаж яваа амьдралдаа цөхөрцөн. За өнөөдрийн хоолны төлөө өнөөдрийн маргаашийн өмсөх хувцс нөгөөдрийн орон байрны төлөө юу ч ийгээс буцахгүй яваа хүмүүсээс бид ялгарч байгаа. Аврал цөхрөл аврал үгүй цөхрөл бид үхвэл яах вэ? Бид нас барвал яах вэ гэдэг айц тунд амьдарч байгаа хүмүүсээс бид үүгээрээ ялгарна. За тэгээд энэ нөгөө нэг болвол Христийн нэгүслэр ирсэн заавал шинэ гэрэн дээр хийж байгаа. Бид Христийн бие 3 дахь шалтгаан. Бид Христийн бие учраас. Христ бидний тэргүүн учраас бид нэгэнд Христийн бие болж байгаа бол хуучин хүнээ тайлж хаяад шинэ хүнийг өмсөх ёстой. Нөгөө өмсөх ёстой шинэ хүн зөвхт хүн байх ёстой. Зөвхт хүнийг өмсөх ёстой. За тэгээ яг хөө энийг бол бид нар яг хөө ариусгагдсан, зөвхт тооцогдсон гэж ярьдаг. Зөвхт нэгд итгэлээр Христийг хүлээн авснараа зөвхт тооцогдсон. Ариун гэж үзэгдсэн хүмүүс. Гэхдээ төгс ариун бас болоогүй. Ариусгагдаж явна. Эцэстээ бид бол төгс ариун болно. Төгс ариун байж ээж бурхантай хамт байна. Тэр гэрэлд бид нүд сохорчгүй, тайлчихгүйгээр хамт байна. Тийм учраас шинэ хүн байх. За тэгээ одоо ингээд амьдрах явцдаа бид нар бүгд чадахгүй. Би бүгд гэж магадгүй чадчих байгаа хүн байж болно. Би бол бас чадахгүй. Энэ цагаан авирыг бол Петр хэлээд байгаа авирыг бол бас үлгэр жишээ болгож чадахгүй л байна л да. Хамгийн энгийн жишээ яг одоо илчлий гэдэг шиг машин барьж явахд айгүй муухай цагаан авиртай. Нэгдүгээр заавал орк гэж дуудана. Машин барьж чадахгүй гэж үнэсийг машин дотроо нөгөө нэг тентэй машин дотроо нүдний шил зүүч явж гарч ерөөсө дураараа байдаг юм байна шүү дээ хүн чинь. Тэнд айгүй муухай авиртай байдаг юм байна зү жинхэнэ. Өшөрхүү бас одоо нэг гэснэ. Ганц урдуураа оруулж байгаагүй машиныг дараагийн игнэн дээр эрэхт нь ваа энэ мүү гэдэг ингээ оруулах гоцөрлөөд. За тэгээд ингээд нэг ийм муу авир байгаад байдаг. Тэнгүүт энэ авирыгаа дараа нь бодно л доо. Заримдаа бүр их муухай манай ихтер яг хязгаарладаг л да. Бүр заримдаа ингээд ургуураад байхаар би энэ рүү шүлсэн ачхоо гэж хэлнэ. Тиймэрхүү тэнгүүт чи нөгөө юу тарьснаа ураа шүү гэдэг шиг манай ихнэр хязгаарлаж байна. За тэгээ ийм жишээ ингээд явж хагаад энэ авируд миний зөвхөн нэг муу цаг нэг л муу цаг авирын нэг. Энэ авираа боддгийм л таа. За би магадгүй өдөр машин дотор дангаараа ингээд явж байхдаа бол намайг хэн тоож нохоогийн саахуу гэдэг шиг хамаагүй ижил. Тэгээд хэрвээ намайг тэгж явах юм манай сүмийнхнээс харчих юм бол бас яах вэ гэдэг бодол төрж байгаа. За сүмийнхнээс харж. За ажил мэргэжлийнхэн ч бол одоо дүүрч хамаагүй. Бид нар чинь тийм их ахтар ариун хүмүүс биш учраас тий. За хамаагүй. Дээр нь магадгүй шинхэн итгэж болох байсан хүн. За магадгүй энд ирэхээс өмнө надтай зам дээр муудалцсан хүн өнөөдөр манай цуглаан шинээр ирээд хойно сууж ирсэн бол яах вэ гэдэг. Энэ зүйлс маань өөрөө үр дагавар үүсгэж байгаа байхгүй? Үр дагавар үүсгээд. Миний тэр тухайн үйлдэл тухайн үедээ хэн нэгэнд хохирол учруулаагүй ч гэсэн үр дагавар үүсгэж байгаа. Энэ үр дагавар маань өөрөө цаашлаад юунд хүрэгдэг юм бэ гэдэг асуудал хэрэгтэй. Нөгөө нэг хууль зөв, сайн, муу гэдгийг чи ялгаа эцэстээ юунд зорьсон байдгийг бэ гэхээр ер нь бидний л тулд Христийн нэг бие ард түмний тулд хүн төрлөختний тулд хүмүүний тулд байна. Чи өнөөдөр буруу зүйл хийх юм бол чамтай адилхан чиний өөр хүүхэд, чиний дүү, найз нөхөд тэрийг үлдээдэг. Бүгд үлдээдэг буруу зүйл. Эргээд надад тэр хүн буруу зүйл үлдэнэ. Ийм учраас бурхан буруу зүйлийг хязгаарлаад байна.
магадгүй хүн алах энгийн асуудал буруу гэж үзэгддэггүй байсан бол өнөөдөр би алуулахгүй байлаа. Би нэг хүн аллаа. Тэрний өөр хүн намайг ална. Хүчтэй нь хүчгүйгээ гэдэг зарчим явагдана. Тэгээ хүчтэй хүчгүй гэдэг зарчим хүчтэн цорын гац хүчтэн гэж бол бурхнаас өөр байхгүй. Ямар ч бүх хүн бяртай хүн, за ямар ч хүчтэн, ямар ч баатар ирийг давдаг баатар ирийг гарч ирдэг. Цаг үед ямар ч цаг үед гарч ирдэг. Тэгэд хүчтэй хүчгүйгийн зарчмаар явж чадал өөрөө хүчтэй хүн ч гэсэн авсдаг. Нөгөө бурхны төлөвлөсөн өсөж үрж хүн төрлөختнийг тэ ерөөц энэ бурхны төлөвлөгөө биелэхгүй. За бидний амьдрал хар бараанаар дүүрэн байна. Нөгөө Готом хот гэдэг шиг тэ Бэтмедэр гардаг. Ерөөсөө амьдрахад хэцүү бүснэ хот. Ийм байх учраас бид үр дагаврыг үүсгэхгүй амьдрах хэрэгтэй. За бас энэ нэг 3 дахь шалтгааныг хэлээд байна. За 4 дахь шалтгаан энэ бас маш агуу шалтгаан. Бид ингэж ялгарч байгаа нь зөвхөн хэлбэрдээд байгаа мó. Зөвхөн хэлбэрдээд байна уу? Эсвэл бол бид нар зоригтой юм уу? Бид Тэнгэрийн хаанчлалыг байгуулахад оролцох хувь нэмэртэй. Бурхны хаанчлалыг түгээхэд бид нар энэ үйлдэлүүд маань нөлөөлөх юм уу? Зүгээр амаараа бид нар сайн мэдээг тунхаглаад хэн нэгэнд очиод хажууд нь ярих нэг өөр асуудал. За тэрнийг сонссон хүн нэгэн сонссон байж бол тэр хүн бидрийг Христийг гэдгийг мэддэг тохиолдолд бидний үйлдэлийг хараад итгэж бас бол Бурхныг харна гэсэн үг шүү дээ. Бид нөгөө нэг Христийн нэгэн бие болвол бид Бурхныг бас тодорхой хэмжээгээр илэрхийлэх ёстой. Бидрээс Бурхан харагдах ёстой. Тэгэхээр энэ өөрөө хэлбэр биш. Энэ бол цэвэр Бурхан Христ Тэнгэр өөд одохдоо дагалдагч нартай өгсөн агуу захирамжийн нэгэн хэсэг. Буюу бид нар дэлхийн хязгаар хүртэл Бурхныг тунхаглахын төлөө, Бурхны алдрыг түгээхийн төлөө амьдарч байгаа юм бол бидний үйлдэл энүүгээрээ харуулаач гэдэг. За тэгээ энэ 1-р Петрийн 3:16 дээр энийг бас бичсэн л байна л да. Ингэснээр Христ дотор сайнаар бие авч яваагч нь муушлагчд та нарыг гүтгсэн зүйлдээ ичих болно. Би одоо энэ үнийг ингээл доромжлол муулаад байсан итгэвч гэл ингээл арчаагүй дороо гэл юм үү те боломжийг алддаг сул дороо одоо юу гэдгийг хэд даруухан ингээд болоод гэтэл энэ хүн миний одоо юу гэдгийг магадгүй нөгөө нэг юуны нэг лев хүн самар үний хажуугаар нөгөө нэг явж байгаад юу гэдэг л нэг зодуулсан үний хажуугаар явж байгаад магадгүй тэр зодуулсан хүн тэр хүний ах нь байвал дүү нь байвал хүүхэд нь байсан. Тэгтэл тэр сайн хүн Христ итгэгч тэрийг хамгаалсан, өрөвдсөн, инэрэнгүү хандсан. Тэгээд тэндээс Бурхны хайрыг мэдэрч тэр хүн итгэлд Бурхны ард түмний нэг бидний нэг бас болох боломжтой. Ичнэ. Ичгүр нэг хүнийг ичгүр гэдэг зүйл бол ер нь бас хүнийг эргэлт их төрөгдөг л дээ. Ичснээсээ бол ямар санда Монгол уу ичсэн хүн хаална гэж. За муу тал нь бол хүн хаална. Ичээд сайн руу эргдэг ч хүмүүс бол байна. За тэгэхээр 4 дахь шалтгаан бол энэ. За 5 дахь шалтгаан одоо бидний зүрхэнд байгаа баяр хөөрийн улмаас. Бидний шагнал агуу учраас юм. Бид ингэж амьдрах яагаад бидний шалтгаан болоод байгаа юм бэ гэхээр бид энэ Паулийн хэлдгээр те замаа сайн дуусгаж чадах юм бол бидний шагнал агуу. Хуучиршгүй дөрөв хэлдэг мөнгөд энийг бол та бүхэн бүгд мэдж байгаа дуун дээр ч гэсэн дуулдаг тийм. Тэгэхээр бидний шагнал агуу учраас за энийг бас бичвэрийн 3:21 дээр бол бас бичсэн байна. Христийн амжилтаар одоо та нарыг авардаг гэдэг. За тэгээ ер нь бол альва зүйлд ийм 5 шалтгаан байна гэж тодорхойлоод. Альва зүйлд бас 2 талтай. Бид Христийн нэгэн биегээд Христийг дагаа ингээд амьдрснараа зарим зүйлсийг алтна. Зарим боломжийг алтна. Магадгүй Туубагийн хувьд ч юм миний хувьд ч ялгаагүй. Бидний бүгд нь ялгаагүй. Тэнд хэрвээ би итгэвч гэдгээ тунхаглаагүй байсан бол эсвэл би тэдэртэй адилхан тэдний сохрын газар сохор доглонгийн газар доглон явсан бол би энэ боломжийг авах байсан. Гэхдээ надаас өөр хүмүүс би ингээд
тэр за магадгүй би энэ гэмт хэрэгт нь за энэ авилгад нь хээл ахвал хувилдаанд нь оролцоогүй хойно суучлаа. Би юу ажиж байгаа? Намайг гараад яваад тэрнээс хол байнгут миний хажуугаар нэг хүн орвол тэр боломжийг авч шээ. Ялгаагүй хохирол нь учирч л байна шүү дээ. Нийгэмд учирч л байна шүү дээ. Энэ гэдэг зүйлийг бид нар алдна. Бид нар Христ их учраас нэг алд. Харин бид нар олж авч байгаа зүйл нь түрүүний хэлдэг агуу шагналыг болж байна. Тэгэхээр бидний төрхөн зуурын өнгө мөнгө үл муутах, за хувирах, маргааш ч алга болж болох. За мөнгө магадгүй өнөөдөрч алга болж болох хөрөнгийн төлөө бид нар тэр зүйлсийн араас явах юм уу? Сүү болвол гэдгээ бид нар сонголт хийгээд тэгээ бүгд сонголтоо хийцэн гэж ойлгож байна. Тэгээ эндээ бас баяр өөртөө байгаараа бид нар алдаад байна. Бид нар жоох гадуурхагдаад байна. Бид нар бас ер нь буруу жоохон хохиролтой байна гэж бодгоош харин бид нар баярлах ёстой. Яагаад гэхээр Петр өөрөө бас хэлээд байгаа. Баярлах тул гэж хэлээд байгаа. Тэгээд Есүс өөрөө бас хэлсэн. Би Есүсийн үгнээс иш татах нэг анхдагч их сурулж учраас маш дуртай байна л да. За тэгээд Иохан 15:19. Иохан номын 15:19 дээрээс иш татаад унших юм бол ингэж Есүс өөрөө хэлж байгаа. Хэрв та нар ертөнцийнх байсан бол ертөнц өөрийнхнийг л хайрлах байсан. Харин та нар ертөнцийнх биш. Гагцгүй би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн ядна. Бидэрт ертөнцийн дүрм үйлчлэхгүй л гэсэн үг. Бид нар ертөнцийн нэгэн хэсэг биш. Тийм учраас бид нар ертөнцид гадуурхагдана. Үзэн ядагдана, гадуурхагдана, хавжигдана. Бид нар тэндээс тусгаарлагдана. Тэгвэл бид нар нөгөө нэг тал нь юу вэ? Бид Христтэй Христик гэж болж байгаа юм бол бид нар үнэхээр баярлахаас өөр арга байхгүй. Эцэстээ түүний хаанчлалд орох учраас та нар баярлаач гэд. Петр ч гэсэн та нар Тэнгэрийн юм шиг амьдраа. Та нар Тэнгэрийн хүмүүс шүү дээ. Бурхан өөрөө үхлийг, нүглийг ялаад Тэнгэрт оцсон. Та нарт хаан тулсаа бэлдсэн. Удахгүй ирнэ. Та нар энд байхдаа нэгэнд Тэнгэрийн харьяат болцсон бол та нар дэлхийн биш Тэнгэрийн хүмүүс шиг амьдраа. Эн чинь өөрөө түрүүний 5 шалтгаан шиг. Та нар Христ рүү хүмүүс Бурханы сайн мэдээг хүмүүс түгээн. Дээр нь хүмүүс та нарыг хараад ичих болно. Энэ эцэстээ Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг шүүл гэж Петр бол урамшуулж байгаа. За тэгээд энэ бол эхний сэдв маань бол байлаа. За Петрийн урамшил. Хоёр дахь энэ дээр нэг сонирхолтой 19 дугаар ишлэлээр их сонирхолтой зүйл нууц тайлагдж байна. За энийг бол суваалцъя гэж бодож байна. За тэрхүү сүнсээр Христ явж шоронд байгаа сүнснүүдэд тунхаглажээ. За энэ Петр номон дээр ингэ бичигдсэн. Нөгөө нэг бид яг энийг их олон боддог л байсан л та. За Христийн сайн мэдээг сонсоогүй хүмүүс яах юм болоо гэдэг. Сонсоогүй балрагтны үеийнхэн байж болно. Африкт амьдарч ирсэн хүмүүс байж болно. Америкт үеийг нэгтгэхээс өмнө тэнд байсан хүмүүс байж болно. Хамгийн энгийнээр магадгүй бидний илэн цолонц байж болно. Христийн сайн мэдээг сонсоогүй. Гэхдээ энэ Паул бичгтээ энэ дээр бол Нуагийн үедээ хамааруулж бас бичсэн. Тэгэхээр энэ дээрээс нэг нууц бас юу яагаад вэ? Тэр энэ нууцыг шууд үгээр нь ойлгох гэхээс илүү бидэрт бас нэг зарим алдаа байдаг. Бид нар Христ итгэгч нар би Христ итгэгч нарын бас олон алдаануудыг яг шүүмжлэх юм нүдэн дээр хардаг л да. Одоо миний ажил мэргэжил төр ч гэсэн итгэгч үйлсүүлэгч нар өөр байдаг. Бусдаас өөр. Үл итгэгч өөр байгаад байдаг. Тэгэхээр энэ дээр бол яг бид нар нэг зүйлийг бас ойлгож авах хэрэгтэй байна. Бид нар ертөнцийн хууль, физикийн хууль, биологийн хуулиудыг заримдаа үгүйсгдэг, шинжлэх ухааныг үгүйсгдэг. Тэгэхээр нэгдүгээр Библи бол шинжлэх ухааны тайлал ном бол биш. Сурах хүчиг бол биш. Танин мэд хүн гарын авлага бол биш, тийм. Гэхдээ Библиэд бичигдээгүй нууцуд хэдэн саяараа байгаа. Тэдрийг бид нар мдээгүй хэрнээ байхгүй гэж үгүйсгдэг. За заримдаа бид нар хүн үүссэн дэлхийн үүслийн цаг хугацаа нас за их олон зүйл бол байна л да. Эдрийг бүгд хэтэрхий явцуураад үгүйсгдэг. Зөвхөн Библи. Гэхдээ энэ нь юу гэж харагддаг? Нөгөө нэг бид нар Бурхны алдрын төлөө амьдрах ёстой. Бидний үг хэл Бурхныг алдаршуулах ёстой байдал. Үл итгэгч шинжлэх ухаанч хүмүүст шоол болдог. Тэнэг. Тэ?
Ийм хиймний учрыг ийм нотлох баримтууд байсаар байхад муухар тэнэг явцуу тогоон дотроо хөмөрсөн тогоон дотор байна л гэж. Тэгэхээр биднэрт Библиэс ижлэгдээгүй нуусуудыг битгий үгүйсгээрэй гэж хүсмээр байна нэгдүгээр. За энэ нэг жишээ би бас жишээ ярил л да. Галилей гээд дундад зууны үед амьдарч ирсэн маш том одоо оронч, маш мундаг судан байсан. За Галилей дэлхийг бөөрнөхий гэдгийг за Бруно бас мэдсэн. Бруно шатаагдсан, за алгадсан. Галилег алах болсон л доо. Дэлхийг бөөрнөхийг яриад байгаа байхгүй Галилей. За дэлхийг бөөрнөх штэ. Тэнгүү тухайн үеийн шашны сүх одоо католикчууд тухайн өдөр захиргаа том захиргаа өстой жинхэнэ нөгөө шүүх засаглалыг бацдаг байсан. Тэд нар нь яадаг юм хэр юу яриад байгаа юм Библиэлд дэлхийн хязгааргаа бичсэн байна шүү дээ. Хязгаартаа шүү дээ. Бөөргөж ингээд эцэд өсөлгүй эргэлдээд байна шүү дээ. Хязгаарт энэ юу яаж чинь Бурхныг үгүйсгэж чинь Бурхны хэлснийг үгүйсгэж чинь аа гэдэг. Шатаана гэж байгаа байхгүй. За тэгээ шүүхээр оруулж байгаа. Гэхдээ яг Галилей бас их сэргэлэн байж л дээ. Галилей тэгж ярьж шүүхээр ороод. За мэдүүлгээ өгөхдөө яасан бэ? Үгүй дэлхийн бөөргөө биш би бас буруу бодоод ингээд бас төөрөлдөөд өөр хүмүүсийн тэр ятгалганд ороод ингээд буруу димэрч солиорч явсан байна. Би буруу хэлчихээ уучлаарай. Одоо би гин буруугаа зөвшөөрж байна гэд. За тэгэнгүүт за чи одоо дахиж энэ юм ярихгүй шүү нэ тэргээ там үлчгийг аваад гаргахад нь гарахаасаа шүүх танхимаас гарахтаа амандаа юу гэж хэлээ гарсан бэ гэхээр гихтээ дэлхийн бөөргөө үнэн штэ гэж хэлээ гарч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг тухайн тэр шүүх католикчууд алтаад ш туйшраад ш хэд туйшраг мэдхгүй зүйлсээ мэддэг юм шиг ганцхан үгийг ашиглаад дэлхийн хязгаар гэдэг нь их газрын хязгаар бас байж болно тий. За магадгүй тухайн үед амьдарч исэн хүмүүс дэлхийг юу гэж ойлгодог байсан. Хуучин гэрээ бичигдэх үед тэд нар хуучин гэрээний хүмүүс Америк твд очиж үзсэн юм уу? Үзээгүй. Австрали твийг үзсэн юм уу? Үзээгүй. Өсрөөл Африк тв зах руу Египт нутгаар бол орсон багт. Тэгээ хойно Сибирь гэж юу байдаг? Өмнөд хойд туйл гэж юу вэ? Юу гэж мэдгүй хүмүүс дэлхий гэдэг зүйлийг өөрсдийн бүс нутаг буюу дундад Азийн бүс нутгаар тодорхойлж ирсэн байж болно. Тэгээ тэрийг илэрхийлэхдээ бичвэрт магадгүй үгийн сонголт за бичвэрийн техник одоо юу гэдгийг те орчуулга янз бүрийн юмнаас шалтгаалаад дэлхий гэдэг үг оруулсан ч бас байж болно. Их газрын хязгаар гэдэг үгийг магадгүй дэлхийг оруулсан ч юм билүү те. Ийм бас байж болно. Гэтэл зөвхөн тэр үгэн дээр нь аваад ингээл мушгаал ингээл хэд туйшраа яваад байгаа юм ичвэртэй бас зүйлд бол орж ийнэ. За бас дахиад нэг жишээ. Бурхан пүн гэл нөгөө юу шиг нөгөө таанус үлээ. Ингээл бүх юмыг устгадаг. За бүх юмыг ингээл хэн нөлөөд ингээл яадаг шиг нөгөө 5 чулуу яаж хагаад тэрэн шиг тэгээ бүтээсэн юм уу гэдэг асуудал яригд. Нэг өдөр юм бол нэг өдөр үгээрээ бүтээсэн гэдэг. Тэгтэл нэг одоо шинжлэх ухаанд бас нэг юм байна л да. Зүйлийн онол гэж бас байна. За тэгэнгүүтээ одоо тэр нөгөө нэг ховслын онолоос гад. Ховслын онол бол яг бас байгаагаас тэн дээр яригддаг нэг юм. Дэлхий бүтээхдээ усан дотор үгүй биш амьдралыг ярьж байгаа шүү. Амьдрал усан дотор нэг эстээс бүтсэн гэдэг. Тэгэнгүүт нөгөө нэг шинжлэх Библиэд зөрчилдөд байгаа юм шиг. Гэхдээ бурхан шууд хүнийг бүтээгээд амьтныг хососоор нь бүтээгээд ингээд бүтээгээд газар шорооноос бүтээсэн шүү дээ. Юу тэгтэл биологийн шинжлэх ухаан болохоор тэг заадаг. Нэг эст нь олон эст болж хувраа. Тэгээ тэнд нь амьд бит үүсээд тэгээ амьд бит нь усан дотор байж агаад газрын гадаргатай гарч ирээд ингээд хэдэн сая жилийн туршид ингээд ховсын өөрчлөгцөөр хагаад энэ дэлхийн амтан бүх юм үүсжээ гэдэг. Тэгтэл Библийг харалдаг. Эхлэл номыг харахаар нэг өдөр гэсэн. Гэхдээ Эхлэл номын 1-р бүлгийн 20-та бас зөрөхгүй. Энэ онол маань өөрөө зөрөхгүй. Хамгийн эхлээд амтан хаана бүтсэн бэ гэхээр Эхлэл номын 1-20 дээр усанд гिचж байгаа байхгүй. Усанд бүтсэн. За тэгэхээр бас шинжлэх ухаан. Би ингэж итгэдэг юм. Бид нар ч гэсэн тэгж итгэлтэй байгаасаа гэж би уриалмаар байна. Шинжлэх ухаан одоогоор нээсэн зүйл гэж байгаа. Нээгээгүй хичнээн олон зүйл бол байгаа. Одоогоор нээсэн зүйл яг бидний уруулаад нөгөө талаас нь харах юм бол шинжлэх ухаан нээсэн зүйлийг туйлын үнэн гэж яриад бас байгаад идэг. Гэтэл дараа нь шинэ онолууд гарч ирдэг, шинэ нээлтүүд гарч ирээд эн чинь ийм байсан бэ. Ингээд нэгэд алхам алхамаар яваад эцэстээ
Бурхны Библиэд бичигдсэнийг, Бурхныг бүтээлийг бол Бурхны хэлснийг нотлно гэдэгт би бол итгэж байгаа. Тий. Тэгтэл бид нар явц дундаа замдаа ингээд муудалцаад нэгээ үгүйсгээд түлхэлцээ тэгээд хоорондоо дайсагнаа тэгээд нэгэ тэнэг мангараар нь дуудаад байж бас болохгүй. Тэгээд гэхдээ Библи би одоо түрүү нэг өнцг нь бол ингэж яриад бичигдээгүй зүйлсийг байхгүй мэтэр бүү яриач гэж үзэж байгаа. За тэгвэл бас хэд тэрүүнтэй бас ингээд юмд нэг хоёр тал гэж байдаг. Хэд ингээд туйлшраад бас туйлшрна гэж байдаг. Тэнтэй улаарад нөгөөдгөдөө хөтлөгдөө бол бүр Библийг тайлбарлаад явж бас болохгүй. Библи бичээгүй зүйлийг энэ бол ийм юмаа гэж тайлбарлаж болохгүй. За магадгүй чиний толгойд та бүхний толгой таны толгойд тийм бодол төрсөн бүтээлтэй холбоотой. Янз бүрийн магадгүй шинжлэх сансар огторгуу тий сансар огторгуу хариг аргийн бизнесдэг үед одоо юу өөр амьдрал байдгүйгүй юу. Ийм бодол эргэлзээ төрж байгаа бол дотроо л хатгал. Тэрийг яг уу бас магадгүй шинжлэх ухаанч үл итгэгч нартай сайн мэдээд үгүйхтэй. Хэрвээ та нар ч тэгдэг штеп байж болно. Бид нар бол энийг үгүйсэхгүй. Гэхдээ ашигла түүнээс биш нэг бол энэ дээрээс тийм гэж номлож бас болохгүй. Одоо магадгүй юу хариг хариг байдаг гэдэг ч юм уу. Байдгүй гэдэг ч юм уу тий. Өөр юун дээр одон дээр өөр одоо сансрын биет дээр одоо юу гэдэг өөр дэлхий дээр гаргууд дээр амьдрал байгаа байхгүй гэх тий. Иймэрхүү зүйлсийг бол битгий бас зүгээр дотроо л хадгалаараа гэж хэлмээр байна. За тэгээд энэ өрн бол ийм багт мэрэгэн бай харин битгий мэдэмхээрээ гэж үсэж байна. Бурх мэдлэгч нь хитрхэд мэдэмхээрээ тэглэвэл Бурхныгаа үгүйсгэнэ. За сургаалт үгс 9:10 дуул 111:10 дээр хэлсэн. Эзнээс эмээхүүн мэрэгэн ухааны эхлэл юм аа. Яв ном дээрч бурхан явд хэлдэг. Чи энэ сансар огторгоо бид нар үзээгүй л дээ. Паул бас яг уу магадгүй 3 ч тэнгэрт гарсан гэд магадгүй шалтгаануудын ойлгос хараагүй зүйлсийг харсан байж бол. Тэгэхэр хүн даруу болдог тийм эмээдэг. Даруу байгаа хүн бардамнаад хөөрөөд цаашаага зогсоо мэдэхгүй уруудаад өнгөрдөггүй. Тэгэхээр за бурхан эзэн мэдүүлэхийг хүссэн зүйлс нь хамгийн энгийн тодорхой юмнууд шүү дээ. Одоо бид итгэлийн тунхаг. Энэ бол бүр тов тодорхой бичсэн. Эндээ бүр туйлын хөдөлтгүү үнэн гэдэгт бол итгээд бусад зүйлсийг бол байж болно хүлээн зөвшөөрдөг байгаасаа гэж үзмээр. За тэгээд энэ нэг бас баптизмын талаар Паул бол бичсэн. За тэр баптизм яг энэ дээр 3:21 дээр бол үүний тусгал болох баптизм нь Есүс Христийн амьдлаар дамжаа одоо та нарыг авардаг. Баптизм авардаг гэж бичсэн байна. Гэхдээ нэг бас яригцүүлээсээ бидний нөгөө түрүүний ярьдаг үндсэн онол маань баптизм авардаг юм үгүй. Тэгэхээр энд яг орчуулга янз бүр юм байж болно. Эсвэл гэхдээ бүхэл сэдвийг нь хам сэдвийг нь ойлгоод унших юм бол баптизм авардаг гэсэн үг байхгүй. Бичвэрийн хувьд тэгээд баптизм авардаг гэж бичсэн юм шиг харагдана. Баптизм нь биеийн бузрыг арилгадаг биш харин бурханд өргөх сайн мус чанарын төлөөх гуйлт юм аа гэдэг. Тэгэхээр энд яг уу магадгүй энэ танхимд хараахан Христэд итгэж амжаагүй хүн байгаа бол би хэлмээр баптизм биш Христ Есүс Бурхны хүүгийн золилт биднийг нүглээс үхлээс тамаас аварсан. Тийм учраас бид энд сууж байгаа үхлээс чөлөөлөгдсөн бид нар тэгэхээр энэ золилт бол зөвхөн Христийн зөвд хэрнээ зөвд махан биеийг өмсөөд хүний амьдралаар амьдраад зовх зовлонгийн үзээд өлсөх, зовох, гадуурхагдах одоо юу гэж болох юм те энэ бүх зовлон үзээд эцэстээ загалмаа тэр гимгүү өрнө гимт мэтэр загалмаа тэр хадагдсан нь бидний төлөх ёстой байсан төлөөсийг бол төлсөн юм аа. За бас тийм учраас бид нар түүнд итгэж бид нар өөрсдөө Христийг ингэ дуудаад нүглээс үхлээс тамаас чөлөөлөгдсөндөө баярлалдаг. Энийгээ баталгаажуулж бид нар усаар баптизм хүртдэг. Усан баптизм хүртэж амжаагүй шинэ итгэгч нар байвал уриалах баптизм хүртээрээ сүмийнхээ өмнө Христийг аврагчаа хэмээн амаараа тунхаглаа зүрхэндээ үлийн зөвшөөрснийг илэрх баталгаа болгож баптизм хүртээсэй гэж бол хүсэж байна. За тэгээ эцэст нь дүгнэлт хэлэхэд бичвэрийн түрүү хамгийн гаваа хичээн уншсан хамгийн ихний ишлэлээр очив.
Эцэст нь бүгд эв найртай инэрэнгүү ахан дүүсэг элдэг бөгөөд даруй байцгаа гэд. За 5 сайн чанарыг дурдж байгаа. Эв найртай бүгд эв найртай бүгд хоорондоо эв найртай бай. Инэрэнгүү бай. Инэрэнгүү бай гэдэг нь дотроо биш, гадагшаач инэрэнгүү бай. Ахан дүүсэг бай гэдэг нь нөхөрсөг байхыг хэлж байгаа. За тэгээд зан харилцааны хувьд илдэг. За хандлагын хувьд таруу бай гэдэг. Эн чинь бидний өнөөдрийн бидэрт байх зан чанарын нэгэн хэсэг. За тэгээ энэ бол хуулиудад ерөөсөө зөрчилдөхгүй, ямар ч нийгмийн хуульд зөрчилдөхгүй. Бурхан өгсөн тушаалууд, заавруудтай зөрчилдөхгүй. Нөгөө нэг 10 хууль гэдэг гол одоо нэг 10 хууль биш үү? Хуучин гэрэн тэр Мөсөд өгөгдсөн. 2 том тушаалуудад захирагддаг. Нэг нь бурхан эзнээ өөрийн бүх зүрх бурхан эзнээ өндөл, нөгөөх нь бол хөршөө өөрөө адил харилдаг. Энэ тушаалууд тааш тогтдог. Тэгээд Есүс өөрөө хэлэхдээ Матай номон дээр 22-ын 40 дээр энэ хоёр тушаал дээр чинь бүхэл элч нарыг ингэрэл бүх зүйл багтдаг шүү л гэж хэлсэн. Тэгэхээр энэ бүх зүйл багтж байгаа зүйлсийн маань нэг 5 зан чанар нь энэ байна. Тэгээд энийг бол элч нараас илүү Есүс өөрөө хэлсэн. За тэгээд дахиад эцэст хамгийн сүүлд эцэст нь хэлэхэд бидний үйл хэрэг бие авч яваа байдал. За магадгүй миний тэр алдаа энийгээ засаад сайжруулад зөв ариусгагдаж яваа замдаа энэ алдаануудаа засаад явах юм бол Христийг алдаршуулна. Бид нар дуундаа ч гэсэн дуулдаг. Бурхан минь та намайг ашиглаач гэж дуулна. Тэр миний бүх үйл хэрэг таны алдрын төлөө байх болтугай гэж залбирна. Тэгж байгаа бол бид нар алдрын төлөө байгаа бол өөрсдийгөө Тэнгэрийн иргэд мэд амьдраасаа гэж хүсэж байна. За Петр ч гэсэн өнөөдрийн алдж байгаа зүйлсийг за магадгүй маргаашийн зовлонтой зүйлс эдний хажууд чинь юу ч биш шүү. Бид нар мөнхөд Христтэй хамт байх учраас юу ч биш шүү. Даван тулаараа, урамтай байгаараа, баяр хөөртэй байгаараа бусдад сайн мэдээг түгээгээрээ биеэрээ үлгэрлээрэй гэж хүсье. За эцэст нь Бурхан бидний бүх үйлсээр минь бидний амаас гадна бидний үйлсээр Бурхан алдаршуултгай. Амен.